За сайн байна уу? Шүм Монголиа клубын Road Cafe юм байна. За энэ жилийн үед гэх юм бол Power Expo-д манай клуб яг хамт олноороо яг бүрэлдэхүүнээр бол анх удаа орж байгаа. За өмнө жилийн үед гэх юм бол манайх айгуу цөөхөн гишүүтэй байсан. За тэгвэл энэ жил болонгууд 30 гишүүнтэй болоод өргөжсөн учраас Power Expo-г ерөнхийдөө нэлээд олоолаа зориод ирсэн. За өмнө жилүүдэд оролцож байгаагүй гэхдээ бусад одоо клубүүдийн оролцсон тэр зураг бичлэгийг нь хараад ерөнхийдөө бол дараа жил заавал явна гэж бодсон. Тэгээ энэ жил бид нар бараг 10 хэдүүлээ 15 улаа юм уу? Тэгээ зориод хүрэлцэн ирсэн байна. Төсөөснөөс бас их хүнтэй болт юм байна. Би бас нөгөө тийм амар том шоу гэж бодоогүй байсан чинь бид нар чи яг нөгөө яаж яхад өөрсдийнхөө нөгөө хоббигоор ирсэн учраас ингээд хаашаа харан гоё машин, гоё мотоциклууд, гой загварлаг хүмүүстэй. Тийм болохоор бидний хувьд бол маш гоё. Зүгээр энгийн ямар нэгэн хөгжмийн фестивал энтрийг бодвол илүү гоё сонирхолтой байна. За бид болохоор энэ жилийн цуванд талбайн дээр нь гарсан шүү. Тэгээ тэр бол айгу нэр төр хэрэгэд бид нар өөрсдөө тэр дөөнд хэрэг баяртай байгаа. Зохион байгуулалтын хувьд ерөнхийдөө бүх юм айгу тодорхой яг одоо ингээд нэг хүн ирээд хариуцаад ингэрээ тэгэрээ гэд ер нь бол тийм эмх цамраагүй юм юу ч ахгүй хаач гарсан ингээ гоё. Имх зэгцтэй гой зохион байгуулагч ингэж харж байна. За дараа жилийн үед гэх юм бол бид нэр аль болох олуулаа 30-40 бол эрхийг бодно. Яг өнөөдрийн байдлаар ирээгүй хүмүүс бол бидний зураг бичлэгийг ингээ лайв энэ төр хараад амар харамсаж ингээд гисэн. Дараа жил илүү улам олуулаа болж ирээд хэрвээ болдог бол одоо cruiser эмхтэй англид ямар нэгэн тэмцээн муралдаан болвол оролцохыг хүсэж байгаа.